За Монгол Улсын ерөнхий сайдыг 6 сарын 1-ний өдөр өнөр бүл хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцахад тус төвөөс үйл ажиллагааг хэвэн явуулахтай холбоотойгоор 100 сая төгрөгийн хөрөнгийн их үүсвэр шаардлагатай байна. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэдэг асуудлыг ерөнхий сайд бол тавьсан. Ингээд ерөнхий сайд энэ уулзалтын үеэр энэ 100 сая төгрөгийг эх 7 оны засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлнэ гэсэн. Үүний даг өнөөдөр засгийн газрын хуралдаанд оруулж хүүхдийн өнөр бүл хүүхдийн төвийн барилгын дээврийн засварыг хийхтэй холбоотойгоор шаардлагатай байгаа хөрөнгө. За олон жил хуримтлагдсан нийгмийн даатгал шимтгэлийн өр 22 сая төгрөг нийтийн ингээд 100 сая төгрөгийн их үүсвэрийг шийдэх асуудлыг засгийн газрын хуралдаанаар оруулж засгийн газар нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Ингээд цаашдаа хүүхдийн өнөр бүл төв маань бас үйл ажиллагаа хэвийн явуулахад боломжтой бүрдэж байна. За хүүхдийн өнөр бүл хүүхдийн төвтэй холбоотой асуудал бас нэг давхар яригдсан асуудал нь энэ 185 хүүхд дотор тусгай асаргаа шаардлагатай сэтгцийн бас өөрчлөлтөө хөгжлийн бэрхшээлд иргэдэг хүүхдүүд бас энэ өнөр бүл төвд бол бас өсөж боожж байгаа. Тэгэхээр тусгай асаргаа шаардлагатай ялангуяа сэтгцийн өөрчлөлтөө хүүхдүүд энгийн хүүхдүүдтэй нэг дор өсөж боожно гэдэг бол бас үнэхээр стандартын шаардлагатад хангахгүй үйл ажиллагаат бол маш хүндрэлтэй байдаг. Тийм учраас өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар ерөнхий сайдын өгж байгаа нэг үүрэг болоод өнөр бүл хүүхдийн төвд боожж байгаа тусгай асаргаа шаардлагатай буюу сэтгцийн өөрчлөлттэй хүүхдүүдэд зориулсан тусгай асрамж халамжийн төв байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх шаардлагатай хөрөнгө төсвийг нь 2019 оны төсвийн төсөлд тусгаар арга хэмжээ авахыг холбогдох сайдууд бас өөрөг өгсөн ийм бас тэмдэглэл бас хуралдаансаар гаргаж байна. За хоёр дахь асуудал нь 6 сарын 1-ний өдөр ерөнхий сайд сонгон хайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Эрдэм хүүхдийн хөгжил хүмүүжлийн асрамжийн төвийн үйл ажиллагаатай бол танилцсан. За энэ Эрдэм асрамжийн төв бол хувийн хөвчлийн байгууллага хариуцлага зохион байгуулж байгаа. За үйл ажиллагаа явуулж байгаа барилга нь нийслэлийн өмчийн харьяанд байдаг. За нийслэлийн өмчийн газраас энэ Эрдэм төвийн хүүхдийн асрамж халамжийн төв үйл ажиллагаа явуулж байгаа барилгыг нийслэлийн өмчт босааж авна гэдэг асуудал сүүлийн олон жил яригдж байгаа. Ингээд энэ уулзалтын ерөнхий сайд энэ Эрдэм төвийн үйл ажиллагаа явуулж байгаа барилгыг босааж авахгүй байх арга хэмжээ авахыг бол бас тухайн үед холбогдоход албан шалгалт дүүргэж байна. Ингээд энэ асуудал өнөөдөр засгийн газрын хуралдаанд танилцуулагдаад нийслэлийн засаг даргад засгийн газрын хуралдаанаас тэмдэглэл өгч нийслэлийн өмчийн харьяанд байгаа Эрдэм хүүхдийн асрамж халамжийн төвийн үйл ажиллагаа явуулж байгаа барилгыг нийслэлийн өмчөд буцааж авахгүй байх. За холбогдох үйл тогтоомжид нийцүүлж энэ барилгыг нь Эрдэм төвд нь шилжүүлээд арга хэмжээ авахыг холбогдох албан шаалтнууд дүүргэж өгсөн юм хуралдааны тэмдэглэл бол гаргахаар боллоо. Дөрөв дэх асуудал нь тавхан мэдж байгаа олон жил яригдж байгаа тархины саажилттай хүүхдүүдийн цэцэрлэг буюу 10 дугаар цэцэрлэгтэй холбоотой асуудал. Энэ цэцэрлэгийн барилгын үйл ажиллагаанд шаардлагууд хангахгүй байгаа. Барилгатай орчин үеийн шаардлагат нийцсэн барилгатай болох асуудал олон жил яригдж байгаа. Нийтдээ 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн их усрд шаардлагатай гэж ярьдаг. Ингээд энэ өнөөдрийн засгийн газрын хуралдаан дээр яриад тархины саажилттай хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барихад шаардлагатай байгаа хөрөнгийг 2019 оны төсөвт тусгаж энэ цэцэрлэгийг орчин үеийн шаардлагат нийцсэн шинэ барилгатай болох асуудлыг шийдэх холбогдох арга хэмжээ авах холбогдох сайд нартуудаа таалгасан засгийн газрын хуралдааны тэмдэглэл гаргахаар боллоо. Ингээд 2019 оны төсөв дээр тархины саажилттай хүүхдүүдийн цэцэрлэгийн барилгын асуудлыг барих асуудлыг төсөвт тусгах оруулж ирэх ийм үүргийг холбогдох сайд нарт өглөө. Ингээд ийм цогц 4 асуудлыг олон улсын хүүхдийн эрхийн өдөр Монгол Улсын ерөнхий сайд хүүхдийн асрамж халамжийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцсантай холбогдуулаад засгийн газраас тодорхой 4 асуудлыг шийдвэрлсэн шийдвэрүүд гаргасан гэдэг та бүхэнд бол уламжилж байна. За баярлалаа.